Би нэг сүүлийн үед ч өөрийнхөө нэгдсэн пост жиргэг хүмүүс өөртөө тааруулж мосгож уншаад байдгийг л хардаг болчлоо. Миний бичсэн санаанаас шал өөрөөр мосгож тайлбарлаад байгаа. Тийм үү? Би Нямбаатрыг ингэ жоохон одоо юу гэдгийг маш чухал нийслэлийн нэг асуудал байдгийг л хэлсэн. Тэгээ жоохон дагоосон. Би ерөөсөө өмгөлж хамгаалах үгүй зүгээр дагоож штэ. Чи энэ гурыг аваатгаач гэж. Өөрөөр хэлбэл тэр Улаанбаатар эрчим хүч сүлжээ дулааныг аваатгаач. Яг бол нийслэл хотын дарга бол энэ нийслэлийн иргэдийнхаа цахилгаан хангамж дулааны хангамжийг мэдэхгүй байж болдоггүй маа. Тийм үү? Энэ замын цагдаагийнхаа эрх мэдлийг аваач. Яг бол замын асуудлыг замын цагдаа удирч чадахгүй яа төвчлийг шийдэх юм бэ? Тийм үү? Гэтэл өөрөөр хэлбэл энэ богдуулын энэ иргэн тойронд энэ одоо газар олголт хууль бус ажиллагаа замаа авлаа шүү дээ. Чинь өгөөл яармаг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийн арьяан байхгүй, энэ чинь бүс нутаг байхгүй юу? Тэгэхээр энэ чинь Улаанбаатар хотын дарга мэдлэлтэй. Одоо Улаанбаатар хотын дарга мэдлэлтэй авахгүй болохоор шүү дээ. Улаанбаатар мэдлэлтэй авахгүй болохоор энэ зайсанд байгаа хөрөнгөд чинь хөрөнгөний мөртгөд хийж болохгүй болчиход байна шүү дээ. Улаанбаатар иргэд тохироод шүү дээ. Би энэ гурыг хийсэн. Тэр хэл зүгээр л яг жоохон дагоосон одоо Нямбаатрч бас дагооход бас гүдэггүй шүү дээ. Одоо бас их урам аавн тийм ээ. Гэхдээ ер нь тэгээд бас нөгөө талдаа хотын даргагаа зовлон ус жоохон мэдэн шүү дээ. Яг бол Улаанбаатарт шүү дээ. Бүх Улаанбаатарт ажиллаж байгаа дарга нар энэ Монголд ажиллаж байгаа бүх дарга нар дотроос хамгийн хүнд ачаалттай нь Улаанбаатарт. Ерөнхийдөө чадварт нь юу ч биш. Ерөнхийдөө юу ч биш заа юу. Энэ засаг бол хотын даргын ажлын хажууд бол өстой зүгээр л өстой инээдэмтэй шүү дээ. Бодлого эсэл өгч. Тийм учраас Улаанбаатар хотын даргын тэгээд энэ Улаанбаатарт болохгүй байгаа юм чинь бас энэ хотын даргад байх хэрэгтэй их мэдлүүд байхгүй асуудал шүү дээ. Гэтэ нэг үе бодвол бас ирэх юм төсөв. Гэхдээ яг л явжлаа л да. Гэхдээ би ахаа цаашаа явуул гэж шүү дээ. Авах хэрэгтэй юм. Жишээ нь би одоо хотын дарга байхдаа энэ яармаг энэ уулын амтуудаар барилга барих бүгдийг зогсоосон. Тийм үү? Одоо хүмүүс мартцсан байх юм. Гэхдээ яармаг дээр миний үед ямар ч юу байгаагүй. Яагаад гэвэл тэр чинь тэр байгалийн онгон бүс гэдэгт ордог байхгүй юу гэсэн. Хуулиараа. Болохгүй гэд тэгээд намайг хотын дарга өгөөд явсны дараа яармаг дээр байхгүй нөгөө. Хот усчлаа шүү дээ. Батболд гарч ирэл зөвшөөрөл өгөөл. Одоо удахгүй дээр эннийхээ идэ үг ярих бах та. Би одоо удахгүй ардын нам энэ уулын хамууд энэ яармгаар хийсэн идэ байгаа авилгалуудаа ярьж алдцах байх гэж бодож байна. Тэр үед хамгийн юм илэрх үз. Тэр нь бол яг чин үннийг хэл. Ардын нам хотыг өдөрт чадахгүй байгаа шүү. Хараа 16-нд ардын нам л ярьсан. Тэгсэн 16 оноос ардын намын бүлэг хоорондын тэмцлээс болж 4 засаг солигдлоо шүү дээ. Нэг нам ялцаад 10 жилийн дотор 4 засаг ял солино гэдэг бол тийм ээ. Гэхдээ хоорондынхоо тэмцлээс бол солисон. Тийм үү? Энэ юм болсон шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө засаглаж чадахгүй байгаа. За юу? Яг үнийг хэлэхэд бол ардын нам бол Улаанбаатар засаглаж чадаагүй. Зүгээр яг Нямбаатрт бас нэг би энийг бол харддаг дутаадаараа хэлт юм л да. Нямбаатар бол бидний үед эхлүүлсэн гэр ороолын дахин төлөлтийг одоо үргэлжлүүлсэн. Энийг ч зогсооцсон байсан шүү дээ. Тийм үү? Метрогийн минь үргэлжлүүлсэн. Энийг зүгээр таг зогсооцсон байсан. Үнэ. Ингээд ийм ажлуудыг үргэлжлүүлээд дээ шүү дээ. Тийм ээ. Тийм учраас би бас зөвлөгөн шүү дээ. Юу гэж би хотын асуудлыг улс төржүүлээл те. Хүн ингээ бидний хийсэн ер нь Нямбаатар бол бидний 16 оноос хийсэн ажил 16 оноос Батболд гарч ирсэнээс энэ 3 дарга нь ерөөсө зогсоод явуулаагүй байхгүй. Тийм ээ. Дүүчин метро ярих орон дүүчин чирж явах шиг тийм үү. Бүр илэг авсан надад. Нямбаатар гарч ирээд бүгдийг өргөлжлүүлсэн. Тэгэхээр би Нямбаатарыг бас зөв гэж шүү дээ. Энийг улс төржүүлж яах юм зүйл хэлээ. Төсвүүдээр сая тодтгол хийсэн шүү дээ. Тэгээ COP17 ч гэдэг юм уу ер нь ийм их төсвөр ер нь нийслэл ажил хийх боломж байна уу? Энийг миний үед ийм төсөв байсан бол би одоо Улаанбаатарт та Улаанбаатарыг токош болгож байгаа. Гүнээр. Таанч миний үед энэ одоо байж байгаа төсвийнх нь
5-1 тэнцэл байлаа шүү дээ. Тэгтээ бид нар зөндөө сэтгэл хөдлөл зөндөө ажил хийж болдог. Хийгээл гарсан. Бидний ч ер нь мөнгө их хомс байсан юм шүү дээ. Бид нар нөгөө жишээ нь авцаа одоо хүмүүс марцаад байх юм. Толгойтод авцаа зах хийгээ үстэй. Өөрөөр хэлбэл хотын донд машины завхад ажилтдаг байсан бүгдийг нүүлгээ үстэй. Ийм ажлууд байгаа шүү дээ. Яг амжаагүй л байна. Жогоо хугацаатай ажил байсан. За боонд гаргаж байгаа нийслэлээр энэний давуу сул талын таяг гарч байгаа. Харин энэ дээр нэг жоохон Бүтээн байгуулалт хийж сүүлд засгийн төвшөнд яриад байгаа нэг ноцтой асуудал байна. Энэ боондын энэ ажиллагаа энэ аюу том хотыг өрн дунагчих юм шиг байгаа гэсэн. Ер нь тэгчсэн болтой байна гэсэн яриа хийгээд байна шүү. Өрн дунагдсан байж магадгүй. За тэгвэл энэ бол өстой гамшиг болно. Яг бол энэ асар том боондын өрөнд орно. Хоёрдугаар нь шүү дээ. Ийм боондын өрөнгөөр хизээч ийм хурдны зам барьдаггүй шүү дээ. Гэтэл нөгөө боондор босгосон мөнгөнийхөө 50% хурдны зам. Үгүй чинь хурдны зам гэдэг чинь урт хугацааны өрөнгөөр болдог байхгүй юу? Богино хугацааны боондын мөнгөөр барьж болдоггүй шүү дээ энэ чинь. Тэгэхээр эн чинь Улаанбаатар шүү дээ. Энэ хурдны замтай болно. Улаанбаатарын нийт төсөв санхүү дампуур. За ингүүл Улаанбаатарт балар. одоо гаргацсан л яаж шүү дээ. Яа. Одоо харин тийм ээ. Одоо тэрийг бодохоор жоохон нуруу хөт оргиол яана. Улаанбаатар эдийн засгийн дампуурх вэ. Америкийн дэнүр юу? Америкийн нөгөө дампуурсан хотод байдаг. Детройт хот шиг. Детройт гэж амар томот ингээд дампуурч шүү дээ.